Сайн байцгаана уу Марлаа. За өнөөдөр хэдүүлээ нэг алдартай зохиолын тухай ярилцсан. Энэ бол Franz Kafka зохиолчийн Metamorphosis буюу хувирал өгүүлэлэг байгаа. За энэ өгүүлэлэг нь миний гарт харагдаж байгаа энэ номны ердөө 60 орчим хуудсыг эзэлдэг ийм богино хэмжээний өгүүлэлэг байгаа. За хэдий ийм 3 бүлэгтэй товч тодорхой богино өгүүлэлэг боловч уран зохиолт болон философи төгсөн одоо ийм нөлөөлөл нь маш өндөр өргөн том цар хүрээгээр яригддаг учраас байнга ярилцагдаж, хэлэлцэгдэж байдаг ийм алдартай сонгодог зохиол байгаа. Энэ өгүүлэлэг маань 1915 онд герман хэл дээр анх хэвлэгдэжсэн. Тэгээд төрөл жанрын хувьд гэх юм бол existentialist, surreal, absurdism-ийн ийм гол төлөөлөлт Kafka-гийн сонгодог тийм ер бусны өрмөц зохиол байгаа. За энэ өгүүлэлэг маань дотроо 3 бүлэгтэй гэж би түрүү хэлсэн. За тэгээд ерөнхийдөө ингээд яг Metamorphosis гэдээ хайх юм бол ч юм уу өөр номных нь cover-уудыг ингээд та нар хэрвээ санаж байгаа бол нэг орон дээр ингээд хөвтөж байгаа эсвэл сууж байгаа юм аврах том хэмжээтэй шавжны эсвэл тийм жомны зураг байдаг. За энэ өгүүлэлэг энэ зохиолол ердүүл яг тэр зураг гэж хэлэхэд болно. За тэгээ би өнөөдөр ингээд энэ өгүүлэлэг дээр юу гартыг товч яриад тэгээ бас энэ одоо өгүүлэлгийн маань үйл явдлууд ямар санааг илэрхийлэхийг зорж байгаа вэ гэдгийг хэдүүлээ бас баг зэрэг ярилцгаая гэж бодлоо. За тэгээд өгүүлэлэг маань анх эхлэхдээ гол дүрийн залуу Gregor Samsa. За Gregor Samsa бол гэр бүлийнхэнтэйгээ аав ээжтэйгээ дүүтэйгээ амьдардаг юм залуу байгаа. Тэгээд нэг өглөөс сэрэгт нь болохоор орон дээр ийм аврах том шавж болоод сэрсэн байдаг. За тэгээд сэрсний дараагаар болохоор зохиол дээр одоо Gregor-ийн өчигдөр эсвэл өнгөрсний тухай өгүүлэхгүй Gregor яагаад шавж босныг ч ингээд тийм шалтгаан өгөхгүйгээр Gregor сэрсэн чинь л шавж болсон байдаг. За тэгээ Gregor-ийн хамгийн ихний бодол болохоор өнөөдөр би ажилласаа хоцрох нь дээ. Би ажилдаа явж чадахгүй мэн л гэдэг тийм бодлоор эхэлдэг. Тэгээд нэгдүгээр бүлэг дээр болохоор Gregor шавж болсноо мэдээд за түүнийг ингээд хувирсныг нь бас гэр бүлийнх нь мэднэ. За түүний тэгээд нөгөө өглөөс ирээд ажилдаа явж чадахгүйс учраас ажлынхын газрын дарганы ирээд түүнийг бас ийм шавж болон хувирсныг мэддэг. Ерөнхийдөө ийм хувирал болоод анхны ийм сэтгэл зүйн хямрал явагддаг бүлэг бол нэгдүгээр бүлэг дээр гардаг. За тэгээд гэр бүлийнх нь мэдсэн дайруудаа болохоор ер нь Gregor-с ийм жоохон дүлэх жигших ийм үйлдэлийг гаргадаг, ийм зэвүүцэж одоо ийм аюултай амтан мэтээр Gregor-ыг бол хүлээж авдаг байгаа. За тэгээд ажлын газрынхан дарган ч гэсэндээ одоо өрөөнд нь ороод Gregor-ыг ийм шавж босны мэдээд ерөнхийдөө юм цухтаад явцдаг байгаа. Тэгээд Gregor болохоро гэр бүлтэй ганцаараа ажил хийдэг. Тэгээд одоо гэрийнхнийхээ санхүүгийн хувьд ингэж тэжээдэг хүн байсан бол Gregor ажилдаа явж чадахгүйгээс болоод тэдний гэр бүлийнхэн болохоро орлогын их үүсэргүй болоод аав нь ерөнхийдөө буцаж ажилд орох шаардлагатай болдог. За ингээ 2 дугаар бүлгээс эхлээд Gregor ингээд мэдээж ажилд явахгүй. Тэгээд ингээ шавж болсон учраас гадагшаа гарахгүй. За тэгээд гадагшаа гарахгүй дотор гэртээ өрөөндөө ер нь бол эхэлдэг. Гэрийнх нь ч гэсэндээ өрөөнөөс нь гаргахыг хүсдэггүй байгаа. За тэгээ эхлээд бол түүний дүү Greta ахтаа ингээд жоохон туслаад хоол сүү одоо хэрэгтэй юмыг нь өрөөнд нь оруулж өгөөд өрөөг нь цэвэрлээд ерөнхийдөө ингээд ойр байхыг оролдож байсан. Гэвч цаг хугацаа өнгөрхийн хэрээр бол ингээд Gregor-с залхаад дүлөөд ерөнхийдөө ийм холдох сонголтыг хийдэг байгаа. За тэгээд энэ нь болохоор Gregor-ийн сэтгэл санааны байдлыг илүү ийм муутгаж, тэгээд өөрийгөө ийм аимшигтай зүйл мэтээр мэдэрч, илүү ганцаардаж, илүү дотгошоо болдог ийм сэтгэл зүйн хямралыг нь илэрхийлдэг 2 дугаар бүлэг өнгөрдөг. За 3 дугаар бүлэг дээр болохоор түүний үлдсэн амьдралыг харуулад одоо зохиол эхэлснээсээ эхлүүлээл ингээл Gregor-ийн сэтгэл санаа ингээл доошо буугаал байдаг бол хамгийн сүүлийн 3 дугаар бүлэг дээр бүр ингээд эцэстээ тулаад улам дороотлыг харуулж яадаг. За тэгээд энэ дороотл нь зөвхөн ингээд Gregor-ийн сэтгэл зүйдэр биш түүний гэр бүлийнхэн болохоор улам илүү жигшиж одоо ингээд түүнийг миний бодлоор айгу харигсаар ингээд гэр бүлээсээ салган тусгаарлаад хамгийн сүүлд нь бол ингээд энэ амтан энэ адгуус ерөөсөө ингээ манай гэр бүлийн гишүүн одоо Gregor бидний хүү бидний манай ах бол ерөөсөө биш байна. Энэ амтныг алчи одоо алах хэрэгтэй гэдэг ийм дүгнэлтэнд хүрээд за тэр нь бол ингээ Gregor-ыг нөгөө туйлд нь хүртэл нь ингэж одоо сэтгэл санаагаар нь унгаад тэгээ манай Gregor бол улам дорооцсоор байгаад тэгээд ингээд үхээд энэ зохиол дуустдаг. За ерөөсөө л үйл явдал нь ийм л зүйл гардаг байгаа. За энэ агуулга тэгвэл одоо ингээд яагаад энэ богино зохиол юм олон хүрээнд яригдах болсон юуг одоо илэрхийлээд байгаа вэ гэдгийг одоо ярий. За энэ бүх ярьсан үйл явдлууд нэг гаднаас нь болохоор шууд ингээд нэг залуу шавж олоод тэгээд өрөөндөө байгаад гэрийнхэн тусгаарлагцаар байгаад ингээд нас өгчлээ гэдэг
өнцгөр бид нар эхлээд харлаа. Тэгвэл эдгээр нь бас бүгдээрээ нэг төрлийн символ буюу агуулгуудыг илэрхийлээд байгаа. Хамгийн нэгдүгээр агуулга бол миний бодлоор нийгмээс тусгаарлагдах нийгмээс хам шинжин ч юу юм бэ? За нийгмээс тусгаарлагдах шинжийг одоо хамгийн харуулж байгаа. Тэгээд нөгөө нэг эхлэхдээ Gregor ингээд шавж болоод сэрж байгаа шүү дээ, тий. Тэгээд тэр шавж болоод сэрж байгаа нөхцөл байдалд ямар ч шалтгаан тэгээд одоо back story юусоо байхгүй. Энэнгээрээ болохоор хувь хүний нийгмээс тусгаарлагдах тэгээд үнгүүдэх үн цэнгүй байдал хин нэгэнд хэрэгцээгүй тийм мэдрэмж тэгээд энэ нь болохоор нийгмээс ирж байгаа юм харгас хандлагаас болж үүсэж байгаа юм болов гэдэг одоо нэг тийм гаргалгаа яж болно. Gregor-ийн хувирлал нь өөрөө түүнийг одоо ингээд Gregor сэрхтээ шавж болоод сэрж гинэ гэдэг нь өөрөө юм хүн биш, ялангуяа юм нийгэмд хэрэгцээгүй зүйл болоод сэрж гинэ гэдэг одоо юм агуулга яваад байгаа. Тэр нь өөрөө энэ хувь хүний одоо юм хинт ч хэрэгцээгүй тийм үнэгүй одоо юм харгас хандлагыг одоо үүсгэж байгаа юм. Тийм болохоор ингээ хүмүүс болохоор түүнийг хинт ч одоо энд хинт ч хэрэггүй ямар ч ашиг тусгүй гэдгийг нь одоо ингээ шууд шавж учраас тэр хүн ажил хийж чадахгүй, манай гэр бүл тус болж чадахгүй, хэрэгцээ шаардлагагүй болсноор нь зөвшөөрч эхэлдэг. Яагаад гэх юм бол ингээд зүгээр л Gregor-ийн хувьд бол гэр бүлдээ авчирдаг байсан үн цэн нь орлого. Яагаад гэвэл гэр бүлийнхнийгаа тэжээдэг байсан. За тэгээд тэрийг хийж чадхаа болчлоо. За тэгээд бас хүн биш болчлоо гэдэг нь өөрөө ингээд Gregor гэр бүлдээ юм ачаа мэт юм байдлыг үүсгэж байна. Тэгээ нэг талаараа юм айгуу тийм гэр бүлийн хайр гэдэг нь айгуу өрөөсгөл зүйл байсан гэдгийг бас харуулж байгаа байхгүй юу. Эхэндээ одоо ингээд Gregor-ыг шавж босныг харчаад ингээд санаа тавьж байгаа, ингээд айж балмагдж байгаа, гайхаж байгаа ингээд дүр үзүүлж байгаа боловч ингээд яг эцсүүлдээ ямар ч юм хэрэггүй балмагдсан нөгөө нэг алхахыг цааш нь харуулахыг хүсэж байгаа гэдэг нь өөрөө юм маш харгас хэрцгий гэр бүлийн өрөөсгөл хайрыг нэг талаараа харуулад байна. За тэгээд Gregor-ийн хувирал өөрөө бас гадаад биеэрээ тэр чигээрээ хувираад шавж болчихж байна. Дотоод одоо бас хувирал явагдаад байгаа юм шиг санагдаж байна. Тэр нь болохоор сэтгэл зүйн одоо хямралын хамгийн том бэлэгдэл болж байгаа. Одоо нийгмийн хувьд энэ чинь ямар ч ингээ оролцоогүй болчихж байна, үн цэнгүй болчихж байна гэдэг нь өөрөө хүнийг аажмаар яваандаа дотроос нь идээ тийм амьгүй болгож байгаа тухай юм философийн санааг одоо тэр дотоод хувирлаар нь илүү гаргаж ирж байгаа юм байна гэдэг бас нэг санаа байгаа. За тэгээд нөгөө нэг existentialist төрлийн одоо бүтээл гэж хэлсэн шүү дээ, тий. Тэгэхээр энэ нөгөө нэг Metamorphosis Gregor дамжуулаад нөгөө нэг хүний оршихуй ямар ч юм утгагүй мэт зүйлээ одоо хүний оршихуй ямар ч утгагүй мэт санагддаг нөхцөл байдлыг илүү харуулад тэгвэл яаж одоо юм өөрийнхөө оршихуйг тодорхойлох гэдэг асуултыг зүгээр ингээд хүмүүст үлдээж байгаа юм уу гэж санагдаж байгаа. Ганцаардл болоод юм дотоод оршихуй хүний оршихуйн сэдвийн талаар маш их гаргаж байгаа юм. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө эцэстээ одоо асуугаад байгаа ч юм уу өгөөд байгаа санаа нь болохоор хин нэгний үнц нь болохоор хин нэгэнд за эсвэл нийгэмд хэрэгцээтэй байгаа байдалд л тулгуурладаг зүйл гэдгийг харуулад байгаа. Тэгээд нийгэмд огт хэрэгцээгүй эсвэл ямар ч оролцоогүй болчих юм бол ерөөсөө үн цэнгүй. За тэгээд үн цэнгүй болоод ирэхээрээ нөгөө нэг оршихуун ямар ч утгагүй орших шаардлагагүй юм шиг юм нөхцөл байдал үүсдэг гэдгийг харуулад байгаа юм шиг санагдсан. За тэгээд нөгөө нэг символ буюу бэлэг тэмдгүүд гэж түрүү ярьжсэн. За тэгээд ямар бэлэг тэмдэг байгаа тухай символууд байгаа тухай ярив. Хамгийн нэгдүгээр том символ бол хүн шавж болж хувирж байгаа шүү дээ. Энд чинь бол бодит ертөнцид боломжгүй зүйл боловч одоо юм Kafka-гийн ертөнцид болоод шүү дээ, сэрэгтэн шавж болсон. За энэ нь өөрөө хүн нийгэмд үн цэнээ алдахад хүмүүс түүний яг юм амтан мэтээр ингэж хүлээж авдгаа гэдэг тийм одоо санааг бас өгөөд байгаа. За тэгээд Gregor нөгөө нэг гэртээ өрөөндөө аягүй тусгаарлагддаг, өрөөнөөсөө гардггүй. За тэгээд энийг нь болохоор түүний дотоод сэтгэл зүй буюу түүний одоо юм дотоод шорон шиг тийм тусгаарлагдсан харанхуй хүүтэн тэр байдлыг өрөөгөр нь бас илэрхийлж байгаа. За мөн дараачийн нэг зохиол дээр гарч байгаа гол дүр бол Greta түүний дүү байгаа. Эхэндээ бол айгүй инэрэнгүү сайхан сэтгэлтэй дүү байдаг бол эсвэл айгүй тийм хүүтэн хэрцгий ахыг одоо үхээсээ энийг одоо тонилгох хэрэгтэй гэж үздэг тэр дүү нь одоо юм хайрын төр зүрийн байдлыг бас илэрхийлж байгаа юм болов гэсэн юм нөхцөл байдлуудыг өгч байна. За тэгээд төгсгөлт нь болохоор энэ Gregor үхээд дуусахад биш үү те нөгөө нэг аав ээж дүү гурав нь айгүй тийм
одоо сэтгэл ханаад ингээд бараг тайвширдаг байхгүй юу? Айгу тийм одоо ингээд за одоо л ингээд амьдрал арай гайг болох нь дээ. Одоо Gregor байхгүй болсон юм чи хэдүүлээ ингээд гурлаа айгу сайхан амьдрий гэд тэгээд төгсгөлт нь нөгөө нэг дүүн ингээд нилээн том болоод өсвөр нас өнгөрөөд ч юм уу өсвөр нас нэхлээд ч юм ингээд юм айгу тийм гоё эмэгтэй болж байгаа гэдгийг ингээд аав ээж нь хараад намын төгсгөлт ингэдэг байхгүй юу? Охин маань ингээд сайхан эмэгтэй болж хувирж байна. За одоо охиндоо нөхөр олж өгөх хэрэгтэй байна да гэд тусдаг. Энэ нь шүү дээ нэг талаараа бас нөгөө символоор дүүгийнх нь хувирал бас яг энэ номон дээр явагдсныг бол айгу том харуулж байгаа жишээ гэж бодож байна. За тэгээд энэ номоос энэ зохиолоос өөр ингээд олж харъя гэвэл маш олон санаа, символ тэгээд ийм асууж байгаа хүмүүсээс асууж байгаа ч юм уу ийм бодолд хүргэх олон ийм айдианууд маш их байдаг. Миний бодлоор Metamorphosis хэрвээ дүгнэх юм бол ер нь ийм хүний дотоод болон гадаад ертөнцийн зөрчилдөө. За тэгээд хүн гэж юу нь яг хин юм бэ? Ганцаараа оршин тогтнож чадах юм уу? Эсвэл ингээд хин нэгэнд хэрэгцээгүй, эсвэл ингээд үнэлэгдэхгүй болчих юм бол тэр хүний оршихуй байхгүй болчих юм уу? Эсвэл гав ганцаараа хүн бас ингээд байх боломжтой юм уу гэдэг тийм асуултыг зур уншигчд өгч байгаа юм уу да. Тэгээ өөрөө өөрт нь юм хариултыг үлдээж байгаа зохиол юм болов уу гэж би бол бодсон байгаа. Тэгээ мэдээж маш олон төрлийн санаа дэвшүүлж болно, хэлэлцүүлж болно, ярилцаж мэтгэлцэх боломжтой юм сонирхолтой зохиол илээ. Тэгээд зохиол нь юусоо айгүй тийм богинохон нэг өдөрт магадгүй 2 цагт ч уншичаар юм сонирхолтой зохиол байсан. Багийн хувьд бол алдартай зохиолууд олон байгаа. За тэр дундаас хамгийн богино тэгээд хамгийн алдартай нь болохоор Metamorphosis. За тэгээд хэрвээ тань цаг зав байх юм бол энийг уншиж үзээд өөртөө бас ингээ нэг тунгаан бодох цагийг өгөөд айгуу тийм амтархан уншаарай гэж би энэ зохиолыг хүмүүст санал болгомоор байна. Бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. За тэгээд та бас өөрийнхөө бодлыг комент хэсэгт үлдээгээрэй. Metamorphosis ер нь юуны тухай гардаг вэ? Танд ямар сэтгэл хөдлөлтэйсэн бэ гэдгээ үлдээгээрэй гэж хүсье. За баяртай. Удахгүй уулзъя.